За сайн байцгаана уу? Эмигийн өглөө. Би та нартай өнөөдөр чацаргантай хайраа бүү хийх тухай хэлж өгье. За би энд одоо зүгийн бал, цэвэр зүгийн бал бүр юунаас зүгийн бал үйлдвэрлэдэг айлаас нь шууд авсан зүгийн бал байгаа. За зүгийн бал, энэ желатин, тэгээд энэ чацарган, цэвэр одоо бяж чацарган энэ урж байгаа. За ингэхээр эндээ би 70 г зүгийн бал, 30 г желатин, тэгээд 200 г цэвэр, энэ бол цэвэр часарганы шүүс учраас энэ чи 2 литрт найруулж ундаа болдог. Тэрнийхээ би энийг талыг аваад энэ 450 мг юм байна. Энээс 225-ыг аваад 100 г цэвэр ус хийгээд тэгээд одоо ингээд буцалгаж чинь зөөлөн одоо галаар зөөлөн хутгаад ингээ бүгдийг чигэд найруулна. Ер нь чацарганы ч бай, шар сууны ч бай, чихэр хийхээр улсууд энэ биологийн сахаргүй гэж нэрлэдэг байдаг. Энэ дотор тодорхой хэмжээний ямар ч байсан сахар бол орж байгаа. Сахар гэдэг маань бол одоо байгаль дээр байгаагаараа ч болон үйлдвэрийн аргаар маш олон янзын нэршилтэй байдаг. Глюкоз, сахароз, фруктоз гэх мэтчлэнгийн хамгийн наазахын нэр нь. Гэхээр зэрэг зүгийн баланд чигэл сахар орж байгаа. Энэ ундаа энэ чацарганы шүүсэнд мант чацарга нь байгаа, угаасаа байглаасаа ч энэ бас чацаргантай. Ийм учраас бол энэ би тэр худлаа рекламанд бол дургүй, сахаргүй, биологийн гэдэг. Гэхдээ энэ бол сахар бол орохдоо байгалийн голдуудаа сахарыг бол хэрэгэлсэн. Өшөө дээрээс нь энэ маань чацарга нь байгалийн цэвэр бүтээгдэхүүн шүүс учраас энэ бол зүгээр үйлдвэрийн аргаар ч юм уу одоо эсвэл гаргаж авсан тэр сахартай янз бүрийн ундаа чихэрнүүдээс бол арай одоо дээр. Гэхдээ л энийг одоо байгалийн бүтээгдэхүүнээр хийсэн сахаргүй чихэр гэдэг ингээд янз бүрийн хэлбэрээр олсууд яриад байдаг. За инхээр хүүхдүүд одоо их сайхан сахаргүй юм өгч гэнэ гэдэг. Ямар ч тохиолдолд бол энэ сахартай юмыг бол бас хэмжээ хязгаартай бол хэрглэж явах хэрэгтэй. Гэхдээ сахар бас хүнд огт хэрэггүй зүйл биш шүү дээ. Тийм учраас ямар ч байсан одоо дэлгүүрт байдаг юм уу эсвэл үйлдвэрийн аргаар боловсруулсан янз бүрийн чихэрнүүдээс бол арай дээр, ягаад гэвэл би гэртээ хийчихэж байгаа өөрийнхөө нүдээр хараад байгалийнхаа цэвэр бүтээгдэхүүнийг ашиглаад ингээ хийчихэж байгаа. Энэ маань одоо зүгийн бал орсон учраас ер нь бол нэгээс доош насны хүүхдэд бол өгөхгүй байх хэрэгтэй. Ер нь бол хүүхдэд бол баг 3 нас хүртэл нь чихэрлийг юм авсууж бол хэрэггүй л дээ. Ер нь зарим хүүхдүүд чихэр танихгүй ингээ өсчдөг шүү дээ. Тэр бол их сайн. Сахар дурлах юм бол одоо сахарч бас донтуулдаг. Сахар давс аль нь бол донтуулдаг шүү дээ. Тэгээ энэ бол бас донтуулагч бодис тоонд бол орно шүү дээ. Заавал арх хэрэгэлдэг, тамхи хэрэгэлдэг, хар тамхины хэрэгэлдэг улсууд донтоод байгаа юм биш. Хүн ер нь донтолт бол хүнд ямар ч байдлаар бол илэрч болдог. Заримдаа хүмүүс бас ажлын донтой хүмүүс ч бас байдаг шүү дээ. Тэгээл ч буруутгал байхдаа заа уучлаарай. За ингээд та нартай би энэ буцалсны дараагаар энэ хөөрхөн жижигхэн энэ хэвнүүдтэй хийгээд ингээд хэвлээд хөргөчөндөө 24 цаг тавиад тэгээ аргаж ийм том хэвтэй бол зүгээр хэвэндээ шууд хийчихэд дараагаар нэг хутга юм уу ягаар зүсээ жижиглээд ингээд хийчих болдгоо. За ингээ болсныгаа би дараа нь та нартай үзүүлнэ. За анхаарал тавьсанд баярлалаа. За ингээд чихэр маань одоо бэлэн боллоо. Чацарганы шүүсээр хийсэн. Би хэвэнд багтаагүй хөвтэй нэг юм хөөрхөн юм хэлбэртэй хөөрхөн гарч байгаа. Хэвэнд маань одоо багтаагүй зарим нь ингээд өөр юм тийцээ энийг одоо зүсээд ингээд дөрвөлжин болгоо тавьчих. Ер нь ямар ч хэлбэртэй ээж болно шүү дээ, тий. Гой зүсдэг юмар зүсвэл гой хэлбэртэй болоод бүр гоё ах. За болохгүй тэгээ зарим нэг хэсгүүдийг аваад өөрөө сайхан десерт болгоод идчихнэ. За десертэн дээрээ яах вэ гэхээр энэ дээр жоохон тарагч юм уу
Эсвэл цэцгий ч юм уу тусаагаад тэгээд хойлоод идчихнэ. Гэр одоо сайхан эрүүл десерт болно доо. За ингээд болно. За ингээд би чихрээ хийчлээ. Та нар манаас ингээд хийж үзээрэй. Амтны хувьд гоё байна. Их чихэрлүүш тэгтээ чацарга амттай.